Үнэн баа зөв намаас дараах мэдээллийг ард түмэндээ хүргэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн ловер булхай бол мөсөн уулын дөнгөж оройн цохиж байгаа явдал юм а. Энэ далайн түвшнээс дор юу нуугдж байна гэж. Энд нөгөө бусад цангуудын ловер, уул уурхаагаан гадныхан зарсан ловер, оюу толгой 5 толгой, бусад жижиг ордууд, газрын 8, төрийн албаныхныг суудлыг мөнгөөр зардаг явдал гэх мэтлэн ийм ловер булхай нуугдж байгаа. Энэ ловер булхаанаас болоод Монголд юу болж байгаа юм бэ? Монголын залуучууд харийн оронд очиод боолын хөдөлмөр эрхэлж байгаа маа. Энэ ловер булхаанаас болоод Монголд үйлдвэрлэлт хөгжихгүй байгаа маа. Энэ ловер булхаанаас болоод төрийн албанд ажиллаж байгаа улсууд ажлаа хийсээр байгаад цалингийн зээлэнд баригдаж ядуурч дуусчих. Тэгвэл бид энийг хэрхэн өөрчлөх юм бэ гэж. Жижиг дунд үйлдвэрлэлийн булхайг яг зөв тэмцэе гэвэл ийшээ анхаарлаа хандуулна. Хулгайчдыг шоронд нь хийж гар хөлийн дэмждэггүй байх хэрэгтэй байна. Яагаад? Жаданбаагийн инх баяр гэдэг хүнийг 20 онд одоо нөгөө зээлийн төлдсөн учраас хүрэлцэх ахаад нэр дэвшүүлэх юм байна л. Дэвшингүүд энэ хүнийг хэн дэмжих вэ гэж. Монгол Ардын намын гишүүд, жирийн гишүүд нь яг бидэн шиг цалингийн зээлтэй бензинээ үнэтэй авч байгаа. Амьдрал нь хэцүү, ажлын байр байхгүй. Энэ улсууд дэмжинэ. Тэгвэл энэ улсуудыг бид болиулах хэрэгтэй. Дээрэс нь одоо сум орон нутагта энэ тэнд мандайлж яваа гэдэг нийгмийн арчил залуучдын холбоо, нийгмийн арчил оюутны холбоо, нийгмийн арчил эмэгтэйчдийн холбооны улсууд энэ хүнийг дэмжинэ. Мөнгөний аваад. Энэ хүн мөнгөтэй болцсон, тэдэнд мөнгөө өгөөд хөгжмөө захиална. Тэгвэл энэ залуучууд өнөөдөр байхгүй бол Жаданбаагийн инх хоёрын гар хөл устж байгаа маа. Ингүүд бид жинхэнэ уучлахгүй болчих Жаданбаагийн инх хоёр. Тэгээ дараас нь баяр цогт. Баяр цогтыг хэн дэмждэм бэ гэвэл Ардсан намын гишүүд нь. Энэ хүнийг Ардсан залуучдын холбоо, Ардсан оюутны холбооны залуучууд дэмжинэ. Бүгд сонгуулаар 200-300 мянган төгрөг аваад сонгуульд нь ажиллаад энэ хэд төрөөс хулгай хийгээд тэгээ хулгайсан мөнгөнийхөө жоохон хэсгээр сонгуульд хийгээд энэ улс орныг үгүй хийгээд байгаа маа. Бид энийг дагсан зогсооёг бол бид өөрсдөө зогсох ёстой. Монгол хүн та өөрөө зогсооч. Ловерч зогсохгүй юм байна. Та харин зогсооч. Ардсан нам, Ардын нам гэсэн энэ мапын тогтолцоог дэмжихгүй. Энэ нам дотор мапын тогтолцоонд явж байгаа энэ залуучуудын бүр дэмждэггүй болох хэрэгтэй. Өнөөдөр хамгийн ичмээр юм нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тухай асуудал яригдахад Монгол Ардын намын залуучууд дуугарч чадахгүй байгаа нь хамгийн ичмээр юм болж байна. Офшорч ловерчдын тухай Ардсан намынхан дуугарахгүй. Тэгэхээр энэ хоёр манангийн бүлгийг хамтд нь устгая гэвэл Монголын залуучууд энэ хоёр намаас гараад энэ үнэн баа зөв намын боломж бидний итгэл найдвартай нэгдээд мөрийн хөтөлбөр дээр нэгдээд хамтдаа оролцооч гэдэг уриалгыг та бүхэндээ хүргэж байна. Мэдээллийг цаашаа шеэр хийж түгээгээрэй. Баярлалаа та бүхэндээ.